2011 оноос хойш Луу Алтан Довч, Монгол Шунхан Данжуур, 9 Эрдэнэ Ганжуурын гэрэл төшөө гэсэн дөрвөл яг дэлхийн баримтууд орсон юм билээ те, олон улсын жагсаалтанд. Бусд нь болохоор нөгөө иргэд гарахын орон идэрч юунд юм бэ шүү дээ. ЮНЕСКОгийн Аз номхон талаар бүсэх юм билээ те. Тэгээд хүйс толгойд тэгээ манай энэ дээрээс тогтоосон чинь 6 дахь нь болж ирж. Яс энэ Францын юмнуудын нэлээд сайн. За та бүгдэд энэ өдрийн Түмэн амлан айлтган мэдчлээ. Манай Монгол улсын үндэсний номын сангаас соёл түгээ өөрөөр хэлбэл үндэсний номын санд хадгалж байгаа соёлын үүдээ түгээж нийтэд сурталчлах хүрээнд 2025 оны 4 сарын 2-оос 17-ны хооронд Францын нийслэл Парис хотод оролцсон ЮНЕСКОгийн гүйцэтгэх зөвлөлийн 221 дугаар чуулганаар Монгол улсаас өргөн барьж мэдүүлсэн хүйс толгойн бичиг дээрээс тогтоосон дүрсийн тусварыг бүртгэсэн бичиг 6 бат номыг ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтанд бүртгэсэн энэ үйл явцын талаар ярив. За миний бие бол Шарвин Болд гэдэг Монголын ангаах ухааны академийн ерөнхийлөгч академичийн хүн байна. За энд нэг хоёр онцлог байгаа. Нэгдүгээрт бол дээрээс тогтоосон дүрсийн тусварыг бүртгэсэн бичиг гэдэг энэ бүтээлийг судалж ЮНЕСКОд одоо өргөн мэдүүлж бүртгүүлснээр Монголын уламж дангаах ухаанаас анх удаага эртний сурвалж бичгийг бүртгүүлж байгаа. Нэг онцлогтой. Нөгөө талаас нь бол энэ бүтээл бол монголчуудын одоо үнэт баримтууд болохыг бол ЮНЕСКО гишүүн орнуудад ойлгуулж соён гэгэрүүлэх маш их ач холбогдолтой. За энэ үнэт өвөр дамжуулан тухайн орны бичиг өв соёл бүтээлийн агуулга ач холбогдлыг дэлхийд дахин сурталчлах ийм одоо боломжуудыг нээж өгч байгаараа онцлогтой байна. За тэгээд одоо 2025 оны 4-р сард энэ Парист оролцсон ЮНЕСКОгийн гүйцэтгэх 221 дугаар чуулганаас ингээд одоо Монгол улсаас өргөн барьсан энэ дээрээс тогтоосон дүрсийн тусварыг бүртгэсэн бичгийг албан ёсоор ингээд бүртгэсэн тухай энэ баримтыг одоо бидэнд энэ бол одоо үндсэн их. Тэгээд ЮНЕСКОгоос бас эрэхтэй давхар юу ирдэг вэ гэхээр энэ бүтээлийг бүртгүүлсэн тухай аль нэгэн одоо эрдэм билгээний байгууллага их сургуулийн хан дээр чулуун дээр одоо бичиж энэ одоо үгийг хадгалж үлдээж болно гэсэн ийм зөвшөөрлөлтөө. Тэгээд хэрвээ тэр чулуун дээр бичгээр бол ЮНЕСКОгийн чулуун дээр бичдэг энэ лого нь бол өөр юм билээ. Тэр логогоо хэрэглэх эрхийг өгсөн. За дээрээс тогтоосон дүрсийн тусвар бүртгэсэн бичиг бол 2 дэвтэртэй. Монголчуудын орчуулсан орчуул бол 2 боттой 6 дэвтэр. Дээд бот, доод бот. Дээд бот нь бол 4 дэвтэртэй, доод бот нь бол 2 дэвтэртэй. Дээд ботын 4 дэвтэр нь бол дандаа хүний биеийн бүтэц буюу одоогийн бидний ойлгож байгаа бол анатомийн бүтцийн тухай сэргэн мандалтаас хойшгүй тухайн үед одоо латин хэлээс голж бичсэн анатомийн бүтээлүүдийг одоо сор болсон бүтээлүүдийг аваад тэгээд латин хэлнээс нь зарим нь одоо Франц хэлнээс нь ягаад гэвэл энийг манжилэр бичсэн Доминик Браны өөрөө Франц хүн байсан учраас Франц хэлнээс нь за ихэнх нь бол латин хэлнээс нь орчуулсан байгаа юм. Одоо 1720 он хүртэл энэ төсөл бол 1698 оноос хойш эхэлсэн юм төсөлд ингээд энэ бол дандаа юм хүний бие анатомийн бүтцүүдийг тэгээ энэ дээр бол хүний толгооноос нь ахуулаад хөлийн уул хүртэлх бүх анатомийн бүтэц анатомийн зургууд тэрийг дэдгэрийн тайлбар за дараа нэгэн физиологийн үйл ажиллагаа хүртэл бичсэн. Тэгээд тэр үедээ нохон дээр хийж исэн болон бусад одоо амтан дээр хийж исэн туршилтуудаа хүртэл энэ дотор бас бичиж үлдээснээр маш одоо их үнцэнтэй. Энэ номыг бид нар наривчин судлаад үзэхэд бол дээрээс тогтоосон дүрсийн тусварыг бүртгэсэн бичгийн эхний 4 дэвтэр дээр анатомийн дэвтэр дотор нь одоо ангаах ухаанд хэрэглэгдэж байгаа одоо бидэнд одоо заадаг 6 нээлт байна. 6 нээлтийг энэ дотор бичсэн байгаа. Ялангуяа тэр Гарвен цусны их бага эргэлтийн нээлт энэ дотор байгаа юм. Дээрээс нь одоо бас тархины заацсан дунд байдаг заацсан жижиг асуудыг нээсэн нээлтүүд байгаа юм. За зарим нэгэн удамшлын өвчнүүдийг хүртэл одоо энэ дотор бичиж үлдээсэн маш одоо сонирхолтой. Тэгэхээр энэ эхний 4 дэвтэр бол дандаа энэ хүний биеийн анатомийн бүтцтэй холбоотой. Дараагийн доод ботынх нь 2 дэвтэр бол дандаа эмчилгээ. Гэтэ энэ эмчилгээний номны нэг онцлог байгаамаа. Энэ ном ямар онцлогтой гэхлээр
Эмчилгээ нь бол Европ ангаа ухааныхын их бага. Дандаа дорн дахны ангаа ухааны эртний одоо дорн дахны ангаа ухааны шилдэг аргуудыг л энэ дотор бүр оруулж бичиж өгсөн байна. Тэгээд системчлээд бичсэн. Дээрээс нь энэ ном одоо ингээд яг Европын ангаа ухааны эхний 4 дэвтэр анатомид суурьсан ч гэсэн энэ эмчилгээний 2 дэвтэрт бол дорн дахны ангаа ухааны 5 махбодын онол, арга барилгын онол, тэр үедээ хий шарууданы онолын тухай хүртэл энд бас бичсэн байна. Тэгэхээр энэ бол эмчилгээгээ бол ер нь ихэнхдээ Европ ангаа ухаан гэхээсээ илүүтэй дорн дахин уламжлалт ангаа ухааны эмчилгээний аргуудыг энэ дотор оруулж бичсэн. Зарим нэгэн ургамлын зургийг хүртэл ингэж оруулж бичиж өгсөн. Тэгээд амтан ургамал эрдсэн гаралтай эмийн түүхүүдэд найрсан эмүүд маш олон байгаа. Маш олон бичсэн. Энийг бол судлуулсан юмнууд бол их байгаа. Ер нь бол энэ номыг бичсэн гол үндсэн гол энэ номыг бичих болсон гол шалтгаан бол Манжин их хамгаалан хаан өөрөө хумхаа өвчин тулсан. 40 гаруй 42 настай гэдэг баха. Тэгэл энэ хумхаа өвчин тусаад ордны эмчнэр эмчиж чадахгүй байхад нь Манжин энэ хамгаалааны үед Бээжинд очисон Францын Христийн шашны мишнер элчин нар нь одоо хааны ордонд очиж санал тавиад бид нар одоо эмчилж чадна гэгээд тэгээд одоо хинийн агуулсан их хүчтэй тийм хумхаа өвчнөд өгдөг бодис бүхий нэг модны холц байгаа. Тэр нэг халуун оронд ургадаг. Тэрийгэл одоо Манжин хаанд энэ нэмийг бол та идэгнэ гээл. Тэгээ Манжин хаан бол өөрөө хашир хүн байсан учраас өөрийнхөө 2 аг одоо 2 хүүдээ уулгаад тэр хоёр нэг айгу ямар нэг өөрчлөлт болох нь өөрөө уугаа тэгээд одоо хумхаа өвчнөөс идэгсэн. Тийм учраас идэгрээд ингээд одоо Хориотой хотод нэг харшийг Христийн шашны элчнэрт биелгэлээд ингээд дараа нь одоо тэднэрт ямар өөр өгсөн гэхээр надад одоо Европын ангаа ухаан цаа. Европын ангаа ухаан цаа өөрөө сонирхож ирсэн. Ер нь одон орон утга зохиол ангаа ухаан сонирхдаг хүн байсан байна их хамгаалан. Тэгээд одоо юунаас эхлэх вэ гэхээр анатомоос эхлэх ёстой. Европ бол хүний биеийн бүтцээс нь тэгэл энэ анатомоос нь эхлээл явсан. Тэгээд тухайн үед Европт одоо анатомор маш өндөр үнэлэгдэж байсан 2 мундаг бүтээлийг гол сонгож аваад ингээл одоо энэ номыг бичиж эхэлсэн. Тэгээд энэ номыг бичиж байхдаа бас түүхтэй шүү дээ. Ман жилээр бичиж байхдаа Доминик Паранин бол манжаар биччихээ дараа нь Инх хамгаалан хаанд өгдөг. Инх хамгаалан хаан манжаар бичсэн бичвэрийнх нь грамматик одоо өөрөөр одоо үгзэн дөрмийн алдааг нь сайн хянж өгдөг. Ингээд хамтарч ингэж бичижсэн тухайлч баримтууд байдаг. Ийм л одоо сонирхолтой ном. Тэгээ энэ бүтээл хамгийн гол нь одоо ингээд 6 дэвтэр анх 1720 онд бичигдсэн ч гэсэн Инх хамгаалан хаан энэ бүтээлийг одоо хэвлэх эрх өгөөгүй. Тийм учраас энэ барлагдаагүй гар бичмлэр үлдсэн. 3% хийсэн. Нэг нь бол Бээжин номын санд, нөгөөх нь Зуны ордны номын санд, нөгөөх нь болохоор Жехол гэж одоо энэ Манжуурт байдаг Манжин хааны өг дээдсэн онгон шүтээнд аваач тавьсан байна. Тэгэл энэ 3% өнөөдөр ингээд дэлхийд тарсан. Тэгээ тэр дундаас нь нэг одоо хувийн монголчууд орж аваад тэгээ Жанжаа удагт орбид орж үед Монгол данжуурыг орчуулах явцдаа 200 орчим орчуулагчид цуглуулсан гэдэг Монгол мундаг нэртэй орчуулагчдыг ингээд Монгол данжуурыг орчуулдуулсны хажуугаар эртний хятад болон манжил дээр байсан маш үнэтэй бас сурвалжуудыг давхар орчуулахад л энэ орчуулагдсан байна гэж ойлгосон. Яг гэвэл энэ ном олдохдоо Жанжаа удагт орбид орж номын сангаас олцсон. Тэгээд өвөр Монголд байсан тэр Жанжаа удагт орбид орж номын санд байсан номыг л 10 Монголын нэг лам очиод аваад ирсэн байгаа. Тэгэл одоо үндсэн номын санд хадгалаад бид судлах одоо боломж олцсон. Гэхдээ тэр лам авчирчаад хаана хадгалж яасан гэхлээр энэ зүүн хүрээнд хадгалж яасан. Зүүн хүрээний мам татсанд энийг бас судалж яасан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэгээ судалж байгаад одоо 37 оны хэлмтүүлд үеэр энэ ном бол хураагдаад 1942 онд Монгол Улсын их сургуульд ангаа ухааны факультет байгуулахад энэ номыг бол уулын тийшээ өгсөн юм билээ. Гэхдээ тэрийг бол үзэж чадахгүй. Яагаад гэвэл Монгол хичээл тэр үед нэг сайн үздэг, голцоо орс хэлээс үздэг байсан учраас ингээл энэ ном одоо үндсэн номын санд хадгалагдж ирсэн болов. Түүхийн судлал энэ ном бас их өөр их одоо их түүхтэй ном одоо. За хажуугаар нь бид нар бол Монгол хадгалж байгаа энэ ганц байгаа гар бичвэл үнэт өвөө дэлхийд бүртгүүлээсээ гадна үндсэн манжихыг бас олсон. Манжихыг олж үндсэн ихтэйгээ тулгаж үтсэн. За манжих нь бол бидний олсон манжих бол дээрээс тогтоосон дүрсийн тусвар бүртгэсэн бичиг биш. Харин жэтэй чуанлуу битгээ 2 янз байгаа юм л да. Дэргээчээ тогтоохоо гэтэй чуанлуу битгээ гэвэл тэр нь яг дээрээс тогтоосон дүрсийн тусвар бүртгэсэн бичиг. Энэ бол 6 дэвтэр байгаа. Энэ хоёр бүтээлийг бол ерөнхийдөө манжаар бичсэн их он цаг нь болохоор 1700
1720 онд байгаа юм. За дараа нь 1723 онд дахиад энийг 8 дэвтэр болгож бичсэн байгаа. Тэр гол бичсэн хүн нь болохоор Христосын шашин дэлгэрүүлэгч Францын мишнер Доминик Франин гэж хүн байгаа. Тэр хүн бол хятад хэл маань жилэн маш сайн. Тэгээ энэ 6 дэвтэр бүтээлийг бичсэн дараагаар Доминик Франин бол Гете Чуанлу битгэ гэдэг энэ манж 8 дэвтрээр нэг бас бичсэн. Гэхдээ тэр нь бол ямар ч хэл дээр орчуулагдаагүй байсан. Ингээд бид бол тэр бол 1723 онд манж хэлээр бичсэн 8 дэвтэр Европын ангаа ухааны бүтээл. Тэгэд энэ бүтээлийг бид нар бас одоо 2025 онд 8 дэвтрийн одоо эртний манж хэлнээс нь ингээд Кирилл өсгөнд орчуулж бас гаргасан байгаамаа. Тэгэхээр энэ одоо дээрээс тогтоосон дүрсийн тусрыг бүртгэсэн бичиг Дэргэчи тогтоо буухай Гете Чуанлу битгэ Гете Чуанлу битгэ гэсэн энэ манж болон энэний орчуулгууд энэ бүх одоо цог судалгааг бол сүүлийн 20 гаруй жил бид нар одоо хийгээд тэгээд энэний үр дүнгээр нь 1740-од оны үе буюу 18 дугаар зууны дунд үед бүртгүүлсэн энэ гайхамшигтай өг дээдсийг орчуулсан энэ орчуулгыг одоо ЮНЕСКОгийн дэлхийн баримтат өвд бүртгүүлж чадсандаа их баяртай байгаа. За нөгөө талаар бол Монголын уламж тангаа хүн бол 5000 жилийн түүхтэй. Энийг бол нэгэнт одоо эрдэмтэд судлаа тогтоосон. Энэ түүхийн хугацаантаа бол маш олон хэлнээс монголчууд бүтээл тойрвол орчуулж байсан байна. За мэдээж эртнээс хятад хэлнээс, манж хэлнээс, төвд хэлнээс, эртний хятад хэлнээс, орос хэлнээс маш олон бүтээлүүдийг бол орчуулж байсан байна. За энэ дотроос нэгэнт одоо 5000 жилийн түүхтэй эртний одоо энэ уламж тангаа хүн уламжил их байдаг орон гэж байгаа боловч бид ЮНЕСКОд л бүтээлээ бүртгүүлж чадахгүй байгаад байсан. Учир нь бол 2009 онд Бүгднайд Солонгос улсын эрдэмтэд Бүгднайд Солонгос улс одоо бид нар мэдэндээ хөөжүн гэдэг алдартай эмчийнхэн бичсэн Донгу бууган гэдэг алдартай 10 дэвтэр номыг ЮНЕСКОд анх удаа 2009 онд бүртгүүлсэн. За энэний дараа 2011 онд Бүгднайд хятад ард улс Хуанди Нэжин гэж одоо 2000 жилийн өмнө бичсэн хятадын одоо ангаа ухааны оргил зохиолоо бүртгүүлсэн. Энэний дараа Бүгднайд хятад ард улсын өвөр Монголын төвдийн өөртөө зохиолны эрдэмтэд, төвд эрдэмтэд ангаа ухааны дүр үндэс одоо бидний гол үздэг. Тэр бол одоо төвд их сурвалжтай, төвдөөс ихтэй төвд эрдэмтэд нэгтгэж бичсэн учраас энийг бол төвдүүд 2023 онд ангаа ухааны дүр үндэсийг одоо Дүзэн Нямба янлагж одоо Самба мангийн жүд гэдэг энэ гайхамшигтай бүтээлийг ЮНЕСКОд бүртгүүлсэн. Ингээр одоо дэлхийд уламжлалт ангаа ухааны өв ихтэй Солонгос, Хятад, төвдүүд одоо өөр өөрснийхөө бүтээлийг бүртгүүлсэн байсан. За тэгээд Монголоос ерөөсөө нэг ч ангаа ухааны зохиол бүртгүүлээгүй байжгаад ингээд одоо бид үндснийхээ номын сан хадгалж байгаа энэ дээрээс тогтоосон дүрсийн тусварын бүртгэсэн бичиг гэдэг энэ манж хэлнээс орчуулсан орчуулагч нь тодорхойгүй. Тэгвэл энэ бол Европын ангаа ухааны одоо сэргэн мандалтаас хойшгүй ангаа ухааны бүх нээлтүүдийг багтаасан маш одоо гайхамшигтай сайхан энэ зохиолыг өг дээдс маань 1740-од оны үед манжаас монгол хэл дээр орчуулад өнөөдөр хүртэл ингээд ганцхан хадгалагдаад энэ одоо өнгөрсөн зууны 90-од оны үед судалгаанд ороод тэгээд өнөөдөр одоо олон судлаачдын одоо үр дүнгээр бид нэгтгэхэд ингээд одоо ЮНЕСКОгийн дэлхийн баримтат өвд 2025 онд бүртгүүлж чадсан байна. За тэгээд ингээд 90 оноос эдийн засаг нийгэм улс төрийн өөрчлөлт ороод ирэхээр энэ хуучин өвөө судлах асуудал их дэлгэрэнгүй тавигдсан. Тэгээ миний бие бол уламж тангаа ухааны үндсэн мэргэжилтэй 1993 онд ангаа ухааны их сургуулийн анхны уламж тангаа ухааны их эмчнэр 24 эмч төгссөн нэг нь байгаа. Тэгээ тэр цагаас хойш 93 оноос хойш өнөөдөр хүртэл 30 гаруй жил одоо энэ сурвалж жижигтэй би одоо судалгааг одоо хамарч хийж ирлээ. Тэгээ энэ хүрээнд яг ковидээс өмнө 2019 онд эрүүл мэндийн сайд тухайн үед одоо эрүүл мэндийн сайдаас Саран гэрэл сайдын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн дэмжих сангаас 300 сая төгрөгийн төсөл авч 108 бот уламж тангаа ухааны 108 бот төсөл хэрэгжүүлээд ингээд 108 ботынхаа ямар ч гэсэн эхний 50 ботыг энэ 300 сая төгрөгөндөө багтааж хэвлсэн энэ 50 ботын хүрээнд бол монголчууд зөвхөн одоо төвд хэлээр биш. Төвд хэлээр бичсэн зохиолоос гадна, төвд хэлнээс орчуулсан зохиолоос гадна манж хэлнээс орчуулсан, хятад хэлнээс орчуулсан, санскрит хэлнээс орчуулсан, за дээрээс нь тод монгол усгаар бичсэн, эртний одоо монгол уугуржин монгол бичээр бичсэн, за тэгээд дээрээс нь эртний орос хэлнээс орчуулсан хүртэл зохиолууд ингээд маш олон хэлнээс монголчууд орчуулж ясан
байна. Тэгээ бид бол энэ бүтээлүүдийг бас энэ 50 бодтой оруулсан. Ингээд одоо цаашаа гүнзгийрээд ажиллаж байгаа. Энэ 50 бодийн ихэнх одоо бүтээлүүд манай үндэсний номын санд хадгалагдаж байгаа. Тэрнээс гадна бид одоо 30 гаруй жил эртний номуудыг цуглуулсан андгаах ухааны. Одоо бидэнд бол одоо одоогийн байдлаар яг найрамчин судлахад нэг хуудастайгаас ахуулаад 400 орчим хуудастай нийтдээ монголчуудын одоо төвд хэлнээс орчуулсан, төвд хэлээр бичсэн, манж хэлнээс орчуулсан, орос хэлнээс орчуулсан, хятад хэлнээс орчуулсан нийтдээ нэг 300 орчим одоо андгаах ухааны эртний сурвалжуудад хадгалагдж байна. Тэгээ эндээс бол эхний 50 бодтой нэлээд олон орсон. За дараагийн 58 бодтой бид бүр бараг бэлдээ дуусж байгаа. Одоо хөрөнгө болцоотой байл энийг хэвлэхэд бэлэн. Ингээд нэг 108 бот бол хэвлэгдэх юм аа гэж ингэж бодож байгаа. Тэр дотроос хамгийн одоо бидний хийсэн хамгийн чухал ажлын нэг бол одоо өөрөөр хэлбэл 30 гаруй жилийн салбарт ажилласан уламж андгаах ухааны төлөө зүтгэсэн энэ одоо олон жилүүдийн хамгийн хөдөлмөрийн огш юм нь бол энэ үндснийхээ номын санд байгаа дээрээс тогтоосон дүрсийн цусварыг бүртгэсэн бичиг гэдэг энэ гайхамшигтай бүтээлийг ЮНЕСКОгийн дэлхийн баримт төвд одоо бүртгэж чадсантай зүгээр мэрэгжлийн хүний хувьд бол би бол маш их баяртай байдаг. Тэгээ энд бол олон улсууд тусалсан манай соёлын яам, шинэ ухааны академи, Монголын андгаах ухааны академи, манай үндэсний номын сан, тэгээд олон шамнэр гэдэг ингээд одоо олон бүтээлч хамт олон багийн ажиллагаагаар ингээд одоо бид өнөөдөр ЮНЕСКОд ингээд гайхамшигтай энэ бүтээлээ бүртгүүлж чадсан байна. Энээс хойш одоо бид дараагийн бүтээлээ бас бүртгүүлэх гээд бид бас ажиллаж байна. Ингээд та нарыг одоо үндэснийхээ номын санд ирж энэ их сайхан өв соёлтойгоо танилцаж, өшөө мэдлэгээ харамжуулж, өшөө цаашаага одоо Монголын эртний дурсгал, ялангуяа бичгийн дурсгалуудыг дэлхийд дахин түгэх энэ үйлсэд бас хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Баярлалаа.